За сайн байцгаана уу. Тэгээд өнөөдөр бас Skippo гэдэг тоглоомыг таад зааж өгье гэж бодлоо. Тэгээд энэ тоглоомыг ер нь бол 2-6 хүн тоглох боломжтой. 7-оос дээш насны хүн тоглох боломжтой. Тэгээд энд тоглоомын зорилго маань энд хажуудаа 10 буюу 15, 20 карт алинч эдэн карт тавьж болно. Тэгээд энэ гол зорилго маань энэ картыг газар тавьж дуусгах зорилготой. Тэгээд хүний гарын мод нэг хүн гартаа 5 модтой байна. Тэгээд энд байгаа Skippo гэдэг карт маань ерөнхийдөө энд байгаа ямар ч тоог орлох боломжтой гэсэн үг байгаа. Тэгээд за би тоглоомгоо зааж өгвөл илүү сонирхолтой байх гэж бодож байна. За ингээд 10 модныхоо хамгийн дээдлийн мод дээш нь 10-ш тавина. За тэгээд яг уу за тоглоомыг залуу тоглогч нас эхлүүлдэг байгаа. За тэгээд нэгээс дэше өсгөхөд гол зорилго маань энд байгаа картаа хурдан дуусгах зорилготой. За би тоглоомыг за энэ Skippo картыг 1 гэж тавиад энийг 2 гээд за яг байгуул за одоо ингэж тавиад биний гарын мод дуусан тохиолдолд би газраас дахиад 5 карт нөхөж авах боломжтой. Тэгээд тоглоомын үргэлжлүүлнэ гэсэн үг. Тэгээд гарын мод маань яаж газраас яг зөвхөн газар тавиад дуусч байгаа тохиолдолд нөхөж авах боломжтой. Энд тавьж байгаа тохиолдолд нөхөж авах боломжгүй гэсэн үг. За надаа энд тавих юм байх учраас би ингээд хажуудаа тавиад энэ хажууд тавьж байгаа зорилго маань юу гэвэл би хийх юм байхгүй болсон учраас ингээд тоглоомыг хааж энэ тавьж байгаа гэсэн үг байгаа. За ер нь бол газар нийтдээ 4 яг ихтэй хамгийн ихтэй 4 ийм одоо 1-ээс 12 гэсэн ийм тоог үүсгэх боломжтой 4 газар гэсэн. Энээс илүү тавих боломжгүй гэсэн үг. 5 болох боломжгүй гэсэн үг. За би газраас нэг нөхөөд 5 болж байгаа. За тэгээд дарааллын дагуу ингэж тавиад за 12-оо ингэж тавиад за дуусаа 12 хажууднаа тавьчихна. За энийг 9 болгоод надад дахиад тавих юм байх учраас би ингэж хааж байгаа гэсэн үг. Тав 6 7 гэж нөхөж тавина. За нэг Skippo-аас гарынхаа модтой харьцуулаад хаана тавьвал ашигтай боломжтой гэдгийг харьцуулж аваад тавиад тоглоомыг үргэлжлүүлэх байгаа. За би гарын модод дууссан учраас одоо газраас дахиад 5-ыг ухаад би тоглоомоо үргэлжлүүлнэ. Энд нэгээр ихсэн. За би энийг тавьж болж байна. Энийг тавьж болж байна. 10 11 энд байгаа энд 12 адилхан байгаа тохиолдолд би гараасаа тавьвал илүү ашигтай. Яагаад гэвэл би дараагийн удаа газраас их авах болно. Ихийг авах боломжтой гэсэн үг. За 5 карт авлаа. За бас 5 байхгүй учраас 1 4 байхгүй. За ингээд ижил таваад хорлоо тавьчих зүгээр. За. Ингээд одоо нэг дэвийг тавьцгаа. Хоёр байхгүй, 5 байгаа. 6 7 8 9 10 за 11 12 Финишер гарна. За өөр надад тавих юм авчихсан гээ хааж. За би гарын модоо 5 болгож гүйцээж аваад за 2 байхгүй учраас тоглоом бас цаашаа үргэлжлэхгүй байна. За би энэ тавьчих. За би 2-ыг нөхөж авнаа. Тэгээд 2
3 гэж тавьсан чинь цаашаа тавих юм байхгүй болчихсон. Би эндээс авна. За би нэг энд 3 байгаа учраас 4 5 6 гээд тэгээ байхгүй. За би 2 3 4 5 гэж нөхөж яваад. Тэгэхээр бас нэгийг боож хааж таас тоолж болно. Тоглоом сонирхолтой болохын тулд. Би энэ ингээд сая 8-ын тавиулахгүй 9-өр ингээд бахаацсан гэсэн үг. 5 2 энд одоо 4 ингээд нэг тавьсан байгаа учраас би нэг тавих боломжгүй гэсэн үг. Нэгээ би ингээд тавьчих. 4. За 2 хажууд хааж байгаа модоос доор тавьж байгаа модоос бодлоготой тавиул дараанаас тэрийг хэрэгэлдэг байгаа. За энд ингээд би 8 гээд за энд газар дүүрсэн учраас надад за би нэг 10 11 12 гэж нэг хажууд шээ тавиад энд 1 гэж хэлээд 2 гээд ингээд босгоно гэсэн үг. За ингээд тоглоом дуусаа. За би энэ нь бол их амархан тоглоом. Тэгээ та хүн бас гэр бүл найз нөхөд хүүхдүүдтэйгээ зугаатай хөвчтэй цагийг өнгөрүүлээрэй. Бичлэгийг үзсэнд баярлалаа.